Жуулчны 349 бааз өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаамаа. Гачуурд тэрэлжид байрлах жуулчны баазуудын 80% нь гэтэл гадаадынхан жуулчдыг хараахан авч эхлэегүй зөвхөн бэлтгэлээ ангаж байгаа хэллээ. Ялангуяа энэ жил хөл бөмбөгийн тэмцээн Бразил улсад болж байгаа нь сөргөөр нөлөөлөн жуулчдын тоог эрс цөөрөхөд хүргэж байгааг тодтогч байгаамаа. Жуулчид ерөнхийдөө бол нэгдснээс ахвал 5 сарын 1-нд нэгдээд 10 сар таагддаг юм улирлын чанартай манай байгууллага. Тэгээд жуулчууд бол ерөнхийдөө 5 сараас эхлээд багасаагаар эхлээд захиалга өгөө. Тэгэхээр ерөнхийдөө идэвхтэй хугацаа гэх юм бол 7-оос 7-8 сар гарч байна да. Одоо яг та бүхэн энд ажилладаг хүмүүсийн жуулчдын тоо ер нь яаж нэмж гин үү, өсөж гин үү, буурч гин үү гэдгийг ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилийн тухайд ямар байна? Манай хувьд бол бас л яг эдийн засагтай холбоотой энэ жил бас хөл бөмбөгтэй болж байгаатай холбоотой жуулчдын тоо бол эрс бага байна. Тэгээ энийг бол соёл урлаг альж жуулчлалын яам бас анхаарах зүйтэй болов уу гэж бодож байна. Тийм. Өнгөрсөн жилийн тухайд ямар байсан бэ? Ер нь өнгөрсөн одоо сүүлийн 2 жил бол энэ жилийг харьцуулахад бол ерөнхийдөө за энэ жил бол 100%-ийн нэг 50% гэж түрүү жил нэг 70-аас 80% таа байсан. Буудлын үнэ нь ер нь харьцангуй ер нь дундаж ямар үнэтэй байгаа юм? За манайх бол анх одоо энэ жил 11 дахь жилийн ажиллаж байгаа гэсэн чинь 2003 оны 7 сарын 9-нд нэгтгэдэг одоо single нь $80, double бол TV-ийн $120 үнэтэй нэгдсэн. 11 жилийн турш үнэ өөрчлөөгүй. Тийм одоо энэ жил бол яг тэр үнээрээ баримталж ажиллаж байгаа. За үзэгчтэй үргэлжлүүлэн мэдээллийг хүрэхэд өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазуудад тур оператор, зочид буудал, жуулчны баазууд зэрэглэлийн тоо ямар байгаа графикаас харуулъя. Эндээс харахад тур операторын газар ихэд нийтдээ 206 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бол 5 одтой, 4 одтой, 3 одтой гэсэн үзүүлэлтээр нийт 341 зочид буудал, харин зочид буудлын огт зэрэглэлгүй 402 буудал байх жишээний. Жуулчны баазууд 2 цэцэгтэй, 1 цэцэгтэй гэсэн зэрэглэлээр нийтдээ 82 байгаа бол огт зэрэглэлгүй нь 349 байгааг аж үйлчлийн байгууллагаас судлан гаргасан байнамаа. За тэгэхээр үзэгчтэй бид та бүхэндээ жуулчтай холбоотой мэдээлэл үргэлжлүүлэн хүргэж байна. За тэгэхээр бид өнөөдөр гачууртын ийшээгээ яваад ерөнхийдөө жуулчны баазууд жуулчтай аваад эхэлж үү. Ер нь жуулчид энэ жил ер нь ямар хувь байна вэ гэд хит хитэн жуулчны баазаар орлоо. За яг бидний эхний орсон шинэ монголч гэдэг юм уу ингээд хит хитэн жуулчны баазууд бол ерөөсөө хүнээ аваагүй, жуулчтай бүртгэж эхлэегүй байна. Нэг ч жуулч ирээгүй байгаа гэсэн үг. Наадмын дараа үеуд 7 сарын 20-оос хойш жуулчтай авах тийм төлөвлөгөөтэй байна гэдэг мэдээллийг бидэнд өгч байгаа юм. За бид бол бас жилээс жилд олон жил болсон гэдэг утгаараа жуулчны баазыг бас тэргүүг нэнд явдаг гэдэг манай үзэгч сайн мэддэг. Монгол шилтгэн дээр ирсэн. Тэгэхээр монгол шилтгэн бол жуулчтай аваад нэг сар гаруй хугацаа болж байгаа. Гэхдээ жуулчид энэ жил маш цөөхөн байгаа. Ягаад гэвэл энэ бол Бразилд болж байгаа хөл бөмбөгийн аврал шалгалт тэмцээнтэй холбоотой мэт энэ жил бол эрс бага байна гэдгийг хэлж байна. За яг өнөөдөр бид